Чи ир хүн байж айгаад байгаа юм уу? Сүмөрө хордоо яваад хордоо очиж штэ. Одоо ингэж очлоо. Нэрээ чи хөдөө явахаараа дандаа ингэж тавих юм аа. Үр хүүхэд ам амьдралаа тээж яваа бодноор юм. Төмөрхүүлэг хийцүү газар хатуу шүү. Гайгүй л хөдөө явах шүү. Өвөө! Яа. Гуглц хаалгаж чадах юм аа. Өвөө сайн уу? Ямар гоё. Сайн явж. Сайн сууж юу? Энэ зонда. Сайн сууж. Сайн явж ирүү. Айдмаа сайн байцгаана уу? Данги. За, сайн хөвж гинөө. Сайн явж ирүү. Сайн явж ирлээ. Чи миний өмнө орохгүй юу? Ясаа орд явах. Төмөрхүүлэг газар хатуу шүү. Чи миний өмнө. Уучлаарай. Би ойлгосон. Дахиж ингэж тавихгүй. Монгол хүн Монголын баялаг. Энэ 2 дугаар сарын 1-ээс жолоочийн зөвчлөлийн оноо бүртгэж журам хэрэгжиж эхэллээ. Тэгээ үүнтэй холбоотойгоор бол манай албан журмын даатгагчтай холбооноос нийт даатгуулагч жолооч нартай анхааруулж хэлэх нэг зүйл байна. Энэ юу гэхдээ зэрэг өнгөрөх одоо 2015 оны жилийн эцсийн байдлаар бол одоо манай жолоочийн даатгалын мэдээллийн сангаас гарч байгаа юм статистик тайлан мэдээгээр нийт 27200 даатгалын тохиолдлын одоо хохирогчид 12.8 тэрбум төгрөгийн төхөн төлбөрийг бол манай даатгалын компаниуд олгосон байна. За тэгээд миний анхааруулж хэлэх гэж байгаа гол зүйл бол энэ гаргасан нийт одоо энэ 27000 гаруй даатгалын тохиолдлын маань 10268 даатгалын тохиолдлын хохирогч нь бол 200,000 төгрөг хүртэлх төхөн төлбөрийг авсан байна. Тэгэхээр энэ журам хэрэгжиж байгаатай холбоотойгоор одоо манай хүмүүс бие биендээ одоо бас нөгөө туслах ч юм уу итгэх одоо хандлагаар за одоо нэгнийхээ зөрчлийн оноог ингэж хасуулж торгуулж одоо байснаас за нэг 200,000 хүрлэх төгрөгийг бол би одоо шийдвэрлэх боломжтой засварын газар очиод би засуулаад өгье гэд гэсэн байдлаар одоо даатгалын тохиолдол болсон газраас хөдлөөд явчих юм бол одоо жолоочийн даатгалынхаа үр шимийг хүртэхгүй байх юм нөхцөл байдал үүсэх гэдгийг анхааруулж байна. Учир юу гэхээр за яг үнэхээр одоо тэгж явсан хүмүүс маань одоо итгэлтэй байгаад за тэр охирлын хэмжээ ямар л дүнтэй гарна уу тэр хэмжээгээр нь одоо засварын газар очиод тэр хүнийхээ охирлыг барагдуулчих юм бол нэг хэрэг. Гэтэл бол одоо нөгөө өөрийнх нь бодсон хэмжээнээс охирлын хэмжээ ахиу гараад за би бол одоо энийг одоо баршгүй нэ одоо уучлаарай би бол одоо энийг барагдуулж чадахгүй нэ гэсэн тохиолдолд нөгөө охирогч маань за тэгвэл одоо би цагдаатай хандна эсвэл одоо даатгалын компанитай хандна гэх юм бол энэ байдал бол оройтцсон байхаар яг тэгвэл энэ хууль дүрм журам заасны дагуу даатгалын тохиолдол болсон даруйд одоо даатгуулагч бол өөрийнхөө даатгуулсан буруутай этгээд нь өөрийнхөө даатгуулсан даатгалын компанид шууд мэдэгдээд за тэгээд даатгалын компанийн шуурхай болон замын цагдаагаас одоо даатгалын тохиолдол болсон газар очиж энэ осол бол үнэхээр одоо энэ ийм газар орнд одоо ийм цаг хугацаанд үнэхээр одоо энэ хүний буруутаагаас ийм осол болж байгаа гэдгийг заавал баримтжуулах шаардлагатай байдаг. Энэ баримтжуулалтыг хийсэн одоо тохиолдолд л даатгалын нөхөн төлбөрийг олгодог байгаа. Тэгээ манай хүмүүс одоо бие бинийгээ өрөвдөж хайрлаж юм уу эсвэл одоо итгэж найдаад тэр даатгалын тохиолдол болсон газраас хөдөлсөн тохиолдолд бол даатгалын үр шимийг бол хүртэж чадахгүй шүү гэдгийг л одоо анхааруулж хэлэх гэсэн юм аа.